Music, Backyard, үзүүлж Adidas брэнд, BTF компани хамтран бүтээн. Нэвтрүүлгийн шүүгч, рэпер Disan, Backyard label-ийн рэпер Jaku, Backyard label-ийн рэпер Ratabas. Оройн дүргийн үзэгчтэй та бүхэн тэгээ 4-т 5-т хагасаа бүтэнсэн өдөр бүрийн 21 цагаас уулзж байгаа Backyard хипхоп сонирхогчдын анх дугаар наадмын 2 дугаар шатны 2 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагчаар Adidas брэнд BTF компани бидэнтэй хамтран ажиллаж байгаа. 2 дугаар шатны онцлог давуу тал нь юу байна вэ гэхээр мэдээж мэргэжлийн аудио дуучлалын студид зохион байгуулагдаж байгаагаас гадна зочин ажиглагчтай болсон. Тэгээ өчигдрийн нэвтрүүлгийг үзэгч та бүхэн сайн санаж байгаа дижитал хамтгийн дуучин RK ирж оролцсон бол энэ өдрийн амралтын өдрийн хагас өдрийн нэвтрүүлэгт Monterey хамтлагийнхан маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Monterey хамтлагийнханд орой мэндийг хүргэе. Амархан сайн байцгаана уу. Энэ орой мэндийг хүргэе. За баярлалаа. Мөн шинэ оны мэнд уулзч амжиг явсан юм байна. Шинэ оны мэнд. За Monterey хамтлагийнхантай нэгэн туулцсных бас Monterey хамтлаг 2015 онд уран бүтээл дээр гэж орлоо. 2016 оны төлөвлөгөө юу байна? Мөн 2015 оноо бас эргээд нэг дурсвал. Тэгээ 2015 он ерөнхийдөө нэг цомгийн ажилд орсон байгаа. Тэгээ цомгийн ажилд ороод 3-4 клип хийсэн. Тэгээд миний гар дэшээ holiday гэх мэтчлэн дуунууд дээр Тэнгис ирэг дээрх 2-4 талаа. Тэ хийсэн байгаа. Хийсэн юм уу? Өөрөө тоглосон байгаа. За эндээс 2016 онд Monterey хамтлаг ямар төлөвлөгөөтэй ажиллах бол тэг мөн дахин шинэ оны мэндийг хүргэх явуулсан юмжиг юм байна. За 2016 онд одоо энэ 1 сарын 22-нд бас нэг хамтарсан тоглолтны бэлтгэлд орсон явж байна. Хартас Mr. Dogs тэгээд манай хамтлаг Татар гэсэн. За энэ тоглолтын дараагаас ер нь бол манай хамтлаг одоо 20 жилийн хүрээнд хийгдэж байгаа ажил бол одоо цомгоо бол мэдээж одоо дуусгах нь. За ерөөхдөө бол төгссөн байгаа. Тэгээ ганц нэг зүйл дээр гацчихлаа. Одоо тэр нь асуудал шүү дээ. Дараа дуусчихна. Тэгээд одоо утгагүй нэг клипээ цацсан 2016 оны их үед тэгээ одоо цагаан сарын өмнө амжуул цацсан. За тэгээд мэдээж манай хамтлагийн цомгийг дуусаад тэгээд тоглолт мэдээж би даасан. Тэгэхдээ тэрийг болохоор ингэж яригдаад байгаа. Одоо Крокус Маркус юм те энэ том газар тоглолт хийх үү эсвэл бол цомгийнхаа баяр одоо те ойр өрөөнийхөө найз нөхд те мэдээж тодорхой хэмжээний нэг хідэн хүн цуглуулад баяр төрсөн өдөр маягаар тэгж тэмдэглэх үү гэсэн. Хоёр юм дээр л яригдал байгаа л да. Тэгэхээр аль нэг байдлаар ямар ч юм бол хийн. 20 жилийн ой бол яг 2016 онд төхөж байна. 15 онд. Одоо тэгвэл ингээ 21 жил болж байгаа юм шүү дээ. За ер нь тий. Гэтэ арай болоо. Сараараа өрөөг байгаа. 20 настай хэдэн сартай. Аха. За 2016 онд бол 2015 оноос эргэн уран бүтээлд орсон Monterey хамтлаг маань бол чамгүй олон зүйлийг үзэгч сонсогчдод барьсан уран бүтээлүүдэд хийсэн. За 2016 онд бол бас тэд бие даасан тоглолт болон ээлж дараагийн цомгийн хувьд 5 6 дахь нь болж байна уу? Цомог 3 дахь цомог. За 3 дахь цомог ямарч байсан хамтдаа үлгэдэж авах юм байна. Тэгээд Monterey хамтлагийнхантайгаа уулзж байгаа. Дээрээс нь юу асуумаар байна гэхээр мэдээж бидний хийж байгаа энэ нэвтрүүлэг Backyard Монголд хамгийн анх удаа зохион байгуулагдаж байгаа хипхоп сонирхогчдын анх дугаар наадам байгаа. Энэ талаар ер нь яг Monterey хамтлагийнхан маань ямар бодолтой явж байгаа юм болоо. За юуны төрөнд шүү дээ. Одоо энэ Backyard одоо энэ шоу зохион байгуулж байгаа UBS телевиз, UBS Music те. Одоо энэ Disan, Jaku, Ratabas. Та бүгдд бол маш их баярлалаа гэдэг бас хэлэх зүйтэй баг. Тэ энэ бол хипхопын хөгжил, дэвшил одоо Монголд ямар төвшөнд явж байгаа гэдгийг бас тодорхойлж өгч байна те. Шинэ залуу уран бүтээлч боломж олгож байна. Өөрсдөө илэрхийлэх те. Тэгэхээр үнэхээр баяртай байна энэ ийм шоу зохион байгуулж байгаа бол. Тэ. Тэгээ мэдээж бас баярлалаа гэж хэлье. Тэгээд ерөнхийдөө энэ хипхоп Монголын хипхопын юунд хөгжилд хөв нэмэр оруулж байгаад маш их баярлж байгаа. Тэгээ ерөнхийдөө шинэ залуу MC-нэр төрүүлэх гэж те. Тэгээд энэ ажлыг хийж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Тэгээд мэдээж энэний үр дүн мэдээж маш сайн гарах бах те. Тэр нь л их маш их баярлж байгаа да. За маш их баярлалаа. Ингээд Monterey хамтлагтай
их 2 дугаар дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээ хамтдаа эхний оролцогч буюу хувийн дугаар TIG 21 ган тулгыг хүлээвэ. За. Одоо тэмцээнд орох чинь 2 дугаар 1-р чанасаа илүү их баг сандарч байна гэж хэлж байна. Тэг яг хөө 10 дугаар аяг сонгосон. Миний хэлэх зүйл бол өөрийнхөө нэг жоохон тийм нөхцөл байдлын талаар ч юм тиймэрхүү утгатай. За юу гандлага. За юу вэ да? TIG 21 гандлага. За. Гандлага юу гэдэг вэ? 10 дугаар аян дээр үү те? Fuck psycho. За явах уу? Энэ нөгөө ингэж болох 2 дугаар бадагнаас шууд орж. 4-р тактаас нөө болно шүү дээ. Жоох эвгүй. Тий, 2 дугаар бадагнаасаа бит нь нөө 4 бит яваад ч юм уу 2 бит яваад ч юм уу орчих гэж. Ихтэй шууд тахилтаа. Зүгээр эхнээс нь явуулчих. Тэгээ өөрөө мэдэл орчих. Тий, өөрөө мэдэл орчих юм уу шүү дээ. Окей. Юураа. Бистэ байгаа мó. За. Jump on a hit. Утасгад шатор jump on a hit. Усүтэ гарагу jump on a hit. Утасгад шатор jump on a hit. Jump on a hit. Утасгад шатор jump on a hit. Усүтэ гарагу jump on a hit. Утасгад шатор jump on a hit. Jump. Тэгэхэд үсэ битэрсэн тамийн хаалгыг багшиж ирсэн харац шоу даган эсвэл Сайнис. За дахилтыг авлаа. За. Дахилтыг авлаа. Одоо шууд дахилтын гараа шууд бадагаараас явчихлаа. За. Жохон ямаацсан гараа бол яа. Хонолттой яваад байна. Одоо өөрөө мэдээлэл яваг. Jump on a hit. Утасгад шатор jump on a hit. Усүтэ гарагу jump on a hit. Утасгад шатор jump on a hit. Тэгэхэд үсэ битэрсэн тамийн хаалгыг багшиж ирсэн харац шоу даган эсвэл таныг амьдрал тэгээд насанд хараад ирсэн гачин. Яасан бэ? Үгчин л нэг юм өрөндөө илүүдэд амьсгаа авч амжихгүй байгаа юм шүү чи. Болно бол. Тэгж санагдчих шүү. Саяныхыг нөгөө давхар явуулчихлаа шүү дээ. Тэ. За одоо ихэд нэг үзье. Жоо ойроос тавьчих. Jump on a hit. Усүтэ гарагу jump on a hit. Утасгад шатор jump on a hit. Тэгэхэд үсэ битэрсэн тамийн хаалгыг багшиж үсэн харац шоу даган эсвэл та нарын амьдрал тэгээд нас хараад эцэн гачнэл харахгүй тасал гач гэл бодгоо зүйлсийн бүгд нэрэл бочгол бүгд зэрэлчил тэр бит энэ бол хамгийн дог аялах майкл шүрч авдгийг зүгээр дэ баялах backyard back stage дорхоор би зориглоо чадахгүй бистаг харин намайг бойл гэж ойлголоо хараад ли чамай go to the China өөрийнхөө байж ураг шахаж чармай get out the pussy чамд амжил pussy чам шиг мөлхөөгүй оргилөөдөөгөө pussy энэ бол харагцсан гажимнэл хүмүүсийг сугалгаж мэхээр хот бод багшгүй гал гэж амьдралыг ясан тавтыг би тэгж хорвогийн посыг тооцолгон хин нэг би хитэрэ гараа хоостон Хирио. Яг хой болсон. За. Жоо дотор ирсэн. За ерөөдөө ингээд юу ч авлаа. Яг л бадаг хоёроо ч.
Тэгээд ер нь бол чи одоо үгээ бичин штэ тий. Одоо дараагийн удаа үгээ бичихтэй нөө сүүлийн одоо хамгийн сүүлийн раймуудаа хаяхгүй зүгээр ингээ орхиод байгаа байхгүй. Амьсгаач өрөхгүй. За гээл тий. Тэрэн дээр анхаараарай заа. Тий. Окей. Jump for a head. Талхад ташаад jump for a head. Хүсэн зүгтээ гараагүй jump for a head. Талхад ташаад jump for a head. Jump for a head. Талхад ташаад jump for a head. Хүсэн зүгтээ гараагүй jump for a head. Талхад ташаад jump for a head. Хэд үсээ бэлдэж ирсэн тамийн халан тогшиж үсэ харзаа шувууг даган эсвэл та нарын амьдрал тэгээд дарс хараад эцэн гачирнэл харахуудаас ганц гэрэл болохгүй зүйлсийг бүгдийг нэрэл болж игэл бүгдийг зэрэлжил тэр бит энэ бол хамгийн дөг аялгаа майкийг шүрч авдгийг зүгээр дэ баялгаа backyard backstage дорхоор би зориглоо чадахгүй бистаг харин намайг бойл гэж хориглоо хараад чамайг go to the China өөрийнхөө байж ураг шахачи чарма get out the pussy чамд амжиг чам шиг мөлхөөгүй оргилөөдөөгөө бүсээ энэ бол харацсан гажигнэл хүмүүсийг сүхэлгаж бихээр холбоотой багсгүй гав гэж амьдралыг гасан тактикээр би тэгж хорвогийн тосыг донцолгон хин нэг би хитээрэ гараа хоостон Бэкер тэмцээний тухай гэвэл одоо Солонгос Show Me the Money гэдэг тэмцээн болдог дандаа жил бүр. Тэгээд тэрийг үзчихээд Монгол болдгоо болов гэж бодсон. Энэ жилээр болж байхаар ороод үзье. Өөрөө сороод үзье гэж бодсон. Тэгээд явсан болж байгаад нь баярлж байна. Бэкертайханд баярлалаа гэж. Бас UBS хамт зохиож байгаа адмай болгохтой баярлалаа гэж хэлж байна. За хамтдаа Тэг 21 говийн дугаартай ганцлог хүлээн авлаа. Хэр санагдав? За ер нь гайгүй л шүү дээ. Ерөнхийдөө бас тэгээ 2 дугаар шин. Тэгээ 2 дугаар шинд оролцож байгаа оролцогч ихэд бас жоохон бэлтгэл жоохон муу юм лээ. Тэгээ үгүй ер нь бол өөрөө л бичиж байгаа. Яг тухайн үед аяа сонгоод тухайн үед өөрөө бичсэн мэт. Тий. Ер нь бол. 2 дугаар шатны онцлог юу байна вэ гэхээр мэдээж бас үзэгчид тэгээд мөн та хоёроос анзаарсан бах мэргэжлийн яг дуу бичлэгийн студид явагдаж байгаа. Тэгээд тэмцээн зохион байгуулагч бидний зүгээс бол нийт 10 аяыг тодорхой хугацааны өмнө өгөгдсөн. Тэгээд 12-наас өөрөө сонгоод тэгээд өөрийнхөө үгийг одоо тэрэн дээр оруулж өгүүлж байгаа. За таны хувьд яг үгээ бол өөрийн болгоог юм шиг санагдлаа тийм. Бас 2 дугаар шатнд бэлтгэлээс хангаад үгээ өөрийн болгоод баг харахгүй бол яг өөрийнхөө нэг эмоцороо. Ер нь MC-нэр тэгүүлэх гоё гэдэг чинь үгнийхээ өөрийн болгоцсон яг стилэндээ ороод тэгж бол их гоё байдیں۔ Яг юуны тембр нэх таалагдлаа хоолойны өнгөн тийм өнгөн. Тэгээд дэжгүй. Одоо бол студ одоо ингээд Монголд бол маш сайн хөгжсөн байгаа хөгжиж байгаа гэдэг юм уу. Монтореп хамтлагийнхны хувьд 2000 оны одоо хэр гэдэг юм уу. Яг анх гарч ирэхдээ уран бүтээл хийж явах үед студийн чиг хандлага гэдэг юм уу. Яг студийн тоног төхөөрөмжний хувьд хэр байдаг гэсэн юм бол. Ер нь бол яг анх тэр бидрийг бичүүлж яхад бол энэ зам цөөхөнтэй одоо дижитал болоогүй. Ерөнхийдөө ингээл нэг явсан бол тэр чигээр ерөнхийдөө ингээд зам цөөхөн учраас бараг бадга тэр чигээр нь ингээд зэрэг зогсож байгаад араас нь ингээд дистрал зогсож байгаад ингээд бараг ингээл ороод дахилтаа нэг зогсож байгаа л ингээд хамт зогсож байгаа л ингээд хийх жишээтэй зам цөөхөн гэсэн учраас тэгээ бэлтгэлээ маш анх өстой байдаг гэсэн. Тэгээд хүүхдээс учраас мэдээж мөнгө санхүүгийн байдалтай. Тэгээд цагандаа баригдаал тэгээд ер нь гялцуулахыг л хүсдэг гэсэн. Тэгээд бэлтгэлээ маш сайн хангаж ирээл цагийн доторх хүсдэг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бэлтгэл маш сайн хийдэг байсан болов. Яг үгийн өвгөө өөрсдийн болгодог байсан болов. Тэгээд зам цөөхөн учраас яг тийм бэлтгэл явдаг байсан. Алдаа гаргах ирэхгүй байдаг байсан юм байна шүү дээ. Ер нь бол ер нь алдаа гаргах ирэхгүй. Яг тайсан дээр дуулж байгаа юм шиг л баг те. Шууд ингээл араасаа ингээд дистрал зогсож байгаа л. Одоо энэ одооны студиуд бол ерөнхийдөө ингээл янз бүрийн зөөгөл барайл те ингээл. Одоо бол янз бүр болсон. Тийм тактикч ингээ 2-2-оор тастаал бичүүлчих жишээтэй ч байх юм. Тэгээ ерөнхийдөө MC-нэрийн бас муу үлгэр дүүрэл болж байгаа бол яг MC-нэр бол яг шууд бас шуудлах усах хэрэгтэй шүү дээ. 2 дугаар шат маань яг студид оролцогч маань оролцсон одоо орж ирээд тэгээд 3 оролдлого хийх эрхийг өгж байгаа. Нэг алдаж болно.
2 алдчих болно, 3 алдчих болно. За тэгээ 3-аас болоод 4-өөс гэх юм уу. Ер нь бол хэцүүдэд ирж байгаа. Дээрээс нь бол магадгүй гихнийхээ хэдэн тактик явчаад дахилтаа бол оруулж болно. Тэрийг бол алдаанд тооцож явахгүй байгаа. Сая дээр нөхөр 2 алдчих байгаа гэсэн үг. Тий. Сая 2 3 алдчихаа гэсэн үг. За үргэлжлээ дараагийн оролцогч харах уу. За дараагийн оролцогч хувийн дугаар тэг 36 Сүхбат байна. За ингээм хамтдаа үзье. За сайн байцгаана уу. 036 дугаартай Сүхбат байна. Тэгээд нэг дугаартаа энэ дээр нэг 90 оны талаар нэг дууд болгож байгаа. Сандрал хэрвээ. Сандрал нэг жоохон бас байна. Жоохон сандраад дахилтаа бас яг өчигдөр шинэ битсэн. Талгаагдсан. Босдон ч бас яах вэ? 10 жилийн 9 дугаар ангиас хойш ер нь бол яг хийж эхэлсэн. Гэртээ микчик аваад ер нь бол хийж эхэлсэн. Тэгээд мэдгүй ягаад ч юм зүгээр л энэ урлагт би дуртай, өөрөө хайртай, мэдгүй сонсохоор нэг гоё. Тэгэл энэ урлагаар хүмүүжил, энэ урлагаар л хүн болж өссөн. За танилцуулъя. За сайн байна. Юу вэ? 36 дугаартай Сүхбат байна. Папа. За. Нэгдүгээр аяа. Нэгдүгээр аян дээр. Нэг. Бадгийн явуулъя. Дараа нь Дурсамж соргамж бүх зүйл тиймээс сайн бас муугүй зэж дурсан тиймээс ихсэн байна 90 доллар түүх минь ихсэн байна би хэлсэн байна үнтэй согон тосомжуудыг би хэлсэн байна. За дахилтны албаас санийх дахилт таахгүй. Тасаа явчих гэж юу? Санийх дахилт юм уу те? Тэгвэл одоо энэ чи дахилтын өөрөөс салгаад авчаа. Бадаг хоёрыг чи. За. Одоо шууд бадгаа юу те? Тэгээ одоо шууд бадгаа. 90 доллар түүх минь ихсэн байна би хэлсэн байна үнтэй согон тосомжуудыг би хэлсэн байна. Нүглөөний нар нүрэн дээр тус намайг сэрэл яхад нэг сайхан өдөр амьдрал үргэлжилсээр гадаа хүүхдүүд шуугаалтан тогтом тавьна бочигнад борогдод найзуудтайгаа гудамж дэмэггүй ширхтээ бэлхэн жахад бонороо нүгдэж тогтон хөцөлтөд өвэй мен автага даатуу шатар хөцөлтөд ахэгч нөротон цаатан гитар даран гогоо үдэж гадаа тоглох гэж яафа сегнул 10 жигдогийн унда гохи бас тата ямар нэгэн тогтон тогтыг хүүхдэр бүгд хатад сайхан бүхэн хайцсан бэ босон бодон үдэ займ уу хостолон үдэ бүхийг биуч ата оногоор түрэн хүүхэд нас мөн өнгөрч зүрхний гол байт тосон бодон мөнгөч 200-ны цаг дээр төрсөн аттай 90 оны бүтээгдэхүүн бохон гэдэг ацтай хөө. Окей болчлаа. гоё явуулаа. Тэгээ ерөнхийдөө ингээл явчлаа те. Чи өөр чи санагдаа. Ахад нэг орж ирсэн. Ахад оо. Санийхаагаа юу? За окей. За ямар ч энэ хоолой гэж байлгаж ахад нэг явчих. За. Yeah. 90 доллар түүх минь ихсэн байна би хэлсэн байна үнтэй согон тосомжуудыг би хэлсэн байна. Нүглөөний нар нүрэн дээр тус намайг сэрэл яхад нэг сайхан өдөр амьдрал үргэлжилсээр гадаа хүүхдүүд шуугаалтан тогтом тавьна бочигнад борогдод найзуудтайгаа гудамж дэмэггүй ширхтээ бэлхэн жахад бонороо нүгдэж тогтон хөцөлтөд өвэй мен автага даатуу шатар хөцөлтөд ахэгч нөротон цаатан гитар даран гогоо үдэж гадаа тоглох гэж яафа сегнул 10 жигдогийн унда гохи бас тата ямар нэгэн тогтом тогтыг хүүхдэр бүгд хатад сайхан бүхэн хайцсан бэ тосон бодон үдэ займ уу хостолон үдэ бүхийг биуч ата оногоор түрэн хүүхэд нас мөн өнгөрч зүрхний гол байдаг тосон бодон мөнгөч 200-ны цаг дээр төрсөн аттай 90 оны бүтээгдэхүүн бохон гэдэг ацтай хөө. Сайн нэгэд явчлаа те. Тэгээ гоё зэмцэр явлаа. Гоё явлаа. За баярлалаа. Yo, filmi bir bak hukut. Yo, 90 dollar hukut. Yo, filmi bir bak hukut. Yeah. Дурсамж соргамж бүх зүйл тиймээс сайн бас муугүй зэж тулсан тэндээс их
хэлсэн байна, их хэлсэн байна. 90 оноос түүх минь их хэлсэн байна. Би хэлсэн байна, би хэлсэн байна. Үнтэй сургам тусамжуудыг би хэлсэн байна. Өглөөний нар нүүрэн дээр тусан намайг сэрэл. Ахад нэг сайхан өдөр амьдрал үргэж илсээр гадаа хүүхдүүд чуг автан тогтомдох бай бочиг над бороо өтөг найзуудтайгаа гудамж дэвэг гүшүүл. Бэлхэн жаах бонороо нутагч тогтон хөтөлтө дүвэй мэн автанга татуу шатар хөтөлтө дахин экшнэр октон цаатан гитар даран дуулаад өдөржин гадаа тоглолоо гэж жаалаа тагнуулаад 10 чихэр зүгэн ундаг гөхий бацалаад та ямар нэгэн тогтомдохын хүүхдэр бүгд хамтдаа сайхан бүхэн хайцсан бэ. Дусан болон үнтэй займ уу хослуулан үнтэй бүгдийг би үз ата оноогоор дүүрэн хүүхэд над минь өнгөрч зүрхний гүйл байдаг дурсан болон мөнгөч 200-ны цаг дээр төрсөн атдаг 90 оны бүтээгдэхүүн болно гэдэг гацтик хөө. Харин жоохон сандраад нэг жоохон хайлт алдлаа ер нь бол тэгээд бас яг засаа тэгэл дуулчлаа. Нэг жоохон сандарлаа ер нь бол тэнд бол яг орж байгаагүй ер нь бол тэгээд өөрөө хуваараа тэгээд студид дуу монд бол орно. Тэгээд яг ингээд рэпер гэдэг хүний өмнө суугаад дуулахаар бас нэг жоохон юу сандардаг юм байна. Илүү сандрал ихтэй. Тэгээд яг ингээд эмоцоороо бас яг өөрөөхөө явж чадсангүй. Тэгээ нэг жоохон эвгүй сандралтай л байлаа. Түнс бус нь бол зүгээр л байлаа. Сүхбат байлаа. Дайжгүй шүү сүхбат. Ер нь бол яг үг мөг бүх юм өөр юм болгож бэлдэж чадсан шүү дээ. Эргээд бол яг хийгүүл туслах цаг болол. Миний бодлоор л. Багч алдаа шүү. Асуух юм байна л да. Энэ яг тухайд одоо шууд студиор очингуудаа шууд сэдвийн нөгөөд өгөн хөвчүүлж байгаа юм уу? Үгүй бэлтгэх хугацаа өгч байгаа. Аян бид нар за нэг 3-4 хоногийн өмнө өгөөд сошиал дээр тавиад тэгээ тэр 10 аянаас аль таалагдсанаа сонгоод тий. Тэгээ тэрэн дээрээ зөрүүлж үгэвчиж байгаа. Сэдв болчихлоо тий. Тий. Гэтэ нэвтрүүлэхдээ бол бас нэг шугам байгаа даа. Тэрний үг гэхээр хараалын үг оруулахгүй байх, хэлэхгүй байх гэсэн зүйл бол бас ажиглагдаад байгаа даа шүү тий. Гэтэ ганц нэг бол оруулах шиг байгаа. За саяны оролцогч дээр. Саяны оролцогч бол яг сайн байна. Ерөнхийдөө начхинж байна. Давгүй. Гэтэ тэр сайн дуу эхлэгч шүү дээ тийм. Эхлэгч явахдаа жоохон тэг хэрэг байсан. Зүгээр санийх шиг ингээл үглэгдэх шиг ингээл шүвшээл өгөлчвөл өөртөө зүгээр юм санагдаж шин. Тэгэхгүй зэрэг нэг жоохон аялгаутай орж ирэх гээл тийм. Саний аян дээрс нь тохирохгүй. Дан дараа гэдэг тэр унцсан гэдэг. Тэр бол бас явахгүй тийм. Энэ дээр анхаарал цаашаа зөв шүвшж үглэгээр өглөө явуулсан өөртөө зүгээр юм л тийм. Нэг зүйл байгаа. Тэр нь юу гэхээр оролцогчдын хувьд магадгүй айц сандрал бол тэмцээн уралдаан учраас бага хэмжээгээр бол байхын тодорхой байх л та. Тэрэн дээр бол мэдээж бэлтгэл хэрвээ өөрөө маш сайн байх юм бол айц сандарлаа бага одоо юу гэдгийг дарах нэг арга тал нь ч байдаг юм уу гэдэг юм уу те. За дараагийн оролцогч хамтдаа хавлаа ая. Тэг 38% дугаартай мөнх хөргөл байна. Мөнх хөргөл. Асан бяцхан нөө намайг гам зэрэгт автоо мөнх хөргөл гэдэг. Хувийн дугаар тэг 38. Тэгээ намайг дэмжээрэй. Яг одоо хоолонд орох чинь миний сонгосон ая болохоор 6 дугаартай ая сонгосон байгаа. Яагаад энийг сонгосон бэ гэхээр арай шинэлэг залуучуудын хэм маягийг арай харуулж чадах хууц тийм аян болоо гэж боддоод сонгосон байгаа. За тэгээд намайг дэмжээрэй. За сайн байна. Хувийн дугаар тэг 38 мөнх хөргөл никнейм Ганжа. Маа. За манай Ганжа ороод ирлээ. Ганжа эдгээр аян дээр үлээ. 6. Бэлтгэл давгүй үстэй. Давгүй. Яг нөө чи дахил бадаг хоёроос салгаж явах юм уу яаж явах юм? Салгана. За, эхлээ дахил тоо. Гүү, эхлээ шууд бадгаас. За, бадгаа эхэлчих. Окей. Гас. Yeah. Чими бага байтал часуулаа Ferrari net пирамид чек нуус шингээсэн нүч хэрэмэр гих шиг эрхэн дотон голтой шин манух шиг баригтай дотгод итгэдэг нэлээ таван ширхэг таригтай чамруу гитэх үйл чамруу мэдээлдэг чин вахатын зөрөлтөнгийг илт гэж миний дотгод гэдэг дээр нэмэт цогцогоор цагаа хэрэглэх хэрэгтэй хэрэг байхгүй боловч шалтгаан сэтгэл. Окей, би мишэхэд билэн заваа тэрэ завсахгүй байдлыг чи яг одоо хэлэн. Rock, pop, K-pop, hip-hop, тэр дуу fucking fact, man, music, rap. I we got King Tiger, mini mans, hey nigga.
За нэгчи тхүү. Алчлаа. За. Нэг. Чими бага байтал часуула Ferrari net пирамид чек нуус шингээсэн нүчиг хэрэмэл гэх шиг эрхэм долоон голтой шиманаас шиг баригтай дотгод итгэдэг нэлээ таван ширхэг таригтай чамруу битэх үе чануу мэдээлдэг чин вахатын зөрөлтөнгийг ил гэж миний дотор гэлдэг дээр нэмэр төглөөгөөр цагаан хэрэгтэй хэрэг байхгүй боловсрол шалтгаалдаг Окей, би мишэхэд билэн заран зэрэг завсарчгүй бэлэг чи яг одоо хэлэн Чат бит нэм шит бэк ярд штиш асууж хүчтэй энерги зассан Яса. Нэг л болцаад сүүл 8-8-аар нь таслах юм юм. Тийм. Уг нь гоё явж шүү. Бүгд нэг таслахгүйгээр явмаар байна. Таслахгүйгээр угаасаа бэлдсэн байх хэрэгтэй шүү дээ. За одоо би мишэхэд билэн заран зэрэг засарчгүй бэлэг клаб бит нэм шит Йохо. За. Гос. Yeah. Чими бага байтал часуула Ferrari net пирамид чек нуус шингээсэн нүчиг хэрэмэл гэх шиг эрхэм долоон голтой шиманаас шиг баригтай дотгод итгэдэг нэлээ таван ширхэг таригтай чамруу битэх үе чануу мэдээлдэг чин вахатын зөрөлтөнгийг ил гэж миний дотор гэлдэг дээр нэмэр төгсөг ор цагаан хэрэгтэй хэрэг байхгүй боловсрол шалтгаалдаг Окей, би мишэхэд билээ заваа тэрэ засарчгүй байдлыг чи яг одоо хийлээ клаб бит нэм шит бэк ярд штиш асар хүчтэй энержи цаацдаг яг bitches K-pop, rock, pop, tears дундаас хамгийн сайхан music wet Ali Wiga, King T гач миний найз Hey nigga тэлэн гацаж сачил нэг байгаа байдал чин тэгэл oh fuck Arigato, тэлша босон дөө байж байхдаа тасах хүүгийн опшн дөө Ай Тэгэлтэй явах уу? За тэгээ. Эний ардаас. За. За яж гараа үгүй аа. Нэг гоё л явж тээ. Гоё явж. Тига. За явах уу? Тэлша босон дөө байж байхдаа тасах хүүгийн опшн дөө Ай хэдэн нүр бүр би үгс бүтээсээ гуцаа өнгөрсөн бол түүний буцаа хууха сүүсаа nice bitches би хага гайхуулан гавлаа батрыг удаж яна хэдэн нүр утга би үгс бүтээсээ гуцаа өнгөрсөн бол түүний буцаа хууха сүүсаа nice bitches би хага гайхуулан гавлаа батрыг удаж яна Авлаа. Гоё. Окей, ерөнхийдөө боллоо. High pitch болох уу? Яасан гинэ? Чимэг гэж болох уу? Дэмий юу? Чимэг хиймээр байгаа юм л нэг хийж үзэх үү? Харин нэг оролдоод үзвэл яадаг юм бэ? За. Эхнээс нэг л явдаг уу? Тэгээ. За. Gas. Yeah. Чими бага байтал часуула Ferrari net пирамид чек нуус шингээсэн нүчиг хэрэмэл гэх шиг эрхэм долоон шиманаас дотгод итгэдэг нэлээ таван ширхэг таригтай чамруу битэх үе чануу мэдээлдэг чин вахатын зөрөлтөнгийг ил гэж миний дотор гэлдэг дээр нэмэр дэмий. За окей. Баярлалаа. Gas. Yeah. Чини бага байтал часуула Ferrari net пирамид чек нуус шингээсэн нүчиг хэрэмэл гэх шиг эрхэм долоон голтой шиманаас шиг баригтай дотгод итгэдэг нэлээ таван ширхэг таригтай чамруу битэх үе чануу мэдээлдэг чин вахатын зөрөлтөнгийг ил гэж миний дотор гэлдэг дээр нэмэр төгсөг ор цагаан хэрэгтэй хэрэг байхгүй боловсрол шалтгаалдаг Окей, би мишэхэд билээ заваа тэрэ засарчгүй байдлыг чи яг одоо хийлээ клаб бит нэм шит бэк ярд штиш асар хүчтэй энержи цаацдаг яг bitches K-pop, rock, pop, tears дундаас хамгийн сайхан music wet Ali Wiga, King
нэг тигач миний найз ха hey нэга тэрэн газар ч сачил нэг бага байтал чин тэгээд no fuck arigato тэрля босондо бэж бахта тас хүүгийн новшиндо ай хэдэн бүр би үгс бүр тисэг цаангэрсэн бол түүний буцаа хүүха сүүсаа nice bitches би хага гайхуулан гавлаа батрыг утаж яна хэдэн бүр утга би үгс бүр тисэг хугацаа өнгөрсөн бол түүний буцаа хүүха сүүсаа nice bitches би хага гайхуулан гавлаа батрыг утаж яна Мөнхөрлөө юу болсон бэ сая дотор? Дотор нэлийн ширүүхэн боллоо тий. 2 3 алтах гад тэгээд сүүлийнхээ оролдлогоор яг өөрөө сэтгэл ханамжинд арай хүрээгүй ч гэсэн ер нь төгсөн тийм оролдлого хэлээ л дээ. Сандрал за эхлээд таалттай шат тий. Тэгээд дардаас нь 1-р шат, одоо 2-р шат. Ер нь бол сандрал бол баг зэрэг багассан. Тийм. Гэхдээ ямар альва нэгэн тэмцээн уралдаанд хүн ордог алчих үе энийг яачих үе ийчих үе дэ өөргөө зэгэндэн шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээний сандрал бол байсан. Хамт уулзж байгаа залуусын хувьд бол ер нь бол чанга хүмүүс байгаа. Яг нэг үеийнхэн орж байгаа болохоор ер нь бол ширээ өрсөлдөөн гарч байгаа. Тэгээд тэмцээний хувьд болохоор Монголд анх удаа ийм тэмцээн зохиогдож байна. Үнэхээр шинэлэг гоё байна. Тийм одоо ингээд цаашдаа ингээд яваад шин залуу хүмүүсийг гаргаж ирэхин төлөө ажиллаж байгаа болохоор маш их гоё байгаа тийм. Би ганц зэрэг Мөнх Оргил, никнейм Ганжа гэдэг. Миний хувийн дугаар ТЭГ38. Тэгээд энэ телевиз үзэж байгаа, тэгээд сошиалоор үзэж байгаа хүмүүс намайг дэмжээрэй. Баярлалаа. Мөнх Оргил байлаа. Мөнх Оргил. Тий. За чөлөөтэй сэтгэлээ ярьж байна. За эхний хоёроос бол миний одоо санийх бол давгүй хамгийн гоё босч шүү дээ. Бараг саяны оролцогчийг хайгаад байгаа шүү гэж хэлмээр. За. Энд ер нь угаасаа яг эмоцоо гаргаад яг өөрийн болгоцсон гэдэг нь бол тодорхой. Тэгээд эмоцоо гаргаад яг дээшээ доошоо орох тэр нэг эмоц. Энд хоолойны юм гэл температур бол давгүй гэж сайн босч байна. Магадгүй студид орж ирээд яг студийн чихвч зүгээд нэг микний ард зогсохоор бас нэг өөр мэдрэмж байдаг шүү дээ. Ер нь бас анх бид нар ч гэсэн тийм л байсан. Одоо ч гэсэн заримдаа ингээд студид ороогүй байжгаад орохоор бас ингээл сандралттай. Ер нь л эвгүүлээд шүү дээ. Тэгэхэд бол оролцогчдын хувьд бол давгүй байна. Ер нь санийх бол гоё л авч юм. Рэпикт ер нь яг чухал зүйл нь юу байдаг юм бэ? Ер нь бол одоо юу гэдгийг миний ойлголтоор бол за мэдээж юу гэдгийг үг тэгээд тэрэнд агуулгадж байгаа утга санаа бол чухал баха. Дээрээс нь бол энэ яг поп дуу шиг вибрас импровизас гэдэг тийм зүйл байхгүй. Араас нь яг хэмнэлтэд харуулж үг явж байгаа учраас магадгүй тэр хүний хэлж байгаа үгний дикц чухал юм болов. Тэгээ тэрнтэй яг адилхан вибрац импровизац гэдэгтэй ч адилхан. Дээшээ доошоо болсон юм бас байх хэрэгтэй байхгүй. Сонсож байгаа хүн ч гэсэн те. Яг ингээд нэг гүлээсэн ингээд үлчээсэн ингээд яваад байвал бас хүн сонирхолгүй. Тэгээд дээшээ доошоо орсон те. Бас яг тэр үгнийхээ үг илэрхийллийг бас нэг яг ямар яг үг хэлж байгаа байлаа те. Тэрнийхээ үг илэрхийл тохирсон дээшээ доошоо болсон импровизац байвал бас зүгээр байдгийн. Дикцэн дээр ер нь оролцогчдын хувьд дикц үгээ хэлж байгаа байдал гэх юм уу? Бусдад ойлгуулах шүү дээ. Ер нь бол үгээ сонсуулах. Тэгээ юм удаа мэддэхгүй ингээд яваад тахаар. Тэгээ саяхан 3 дахь оролцогч бол бас ерөнхийдөө ойлгочихлээ. Бид нар яг хөөг бас ойлгодог. Бусдад одоо энгийн хүмүүс бас ойлгох бас өгүүлдэг байна тий. За Мөнх Оргилийн хувьд бол дүгнэлт иймэрхүү. Дараагийн оролцогчийг хамтдаа хүлээн авъя. Хувийн дугаар ТЭГ49 Жавхлан.
Та хэмнэлт гаргахыг хүсдэг үү? Тэгвэл та нэг картаар олон брендийн дэлгүүрээс худалдан авалт хийхдээ 10% бонус ашиглаж хэмнэлт хийдэг боллоо. Үнэмш хэрэглээг үнэлж урамшуулна. BTF Loyalty Card. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Adidas брэнд BTF. Нэвтрүүлгийн шүүгч рэпер Disans. Backyard Labs-ийн рэпер Chaku. Backyard Labs-ийн рэпер Ratabas. Засамын намайг Экватор огт ачхлан гэдэг энэ жил 23-тай никнейм гэвэл Гүнтэн содон гэж боддог. Тийм байна. За гүнтэн 20 дугаар шатанд орохоор хүрсэн ирсэн байна. Сэтгэлгээр айх сандрах гэвэл юу хийдэг бидэнд юу үзүүлэх гэж. Дугаар шатанд ер нь бэлдсэн нэг 4 хоногийн хугацаанд бол үг бичээ тэгээд зарим бэлэн үг өөртөл хольж чадгаал тэгэл бэлдсэн. Тэгээд нэг зөвхөн нэг эмэгтэйний нэг сайхан зүйл үүдэн штэ ингээл би хаанд байдаг жишээ нь одоо өгцөг. Гэтэ зүгээр амар нэг тийм хүсэж ингээл амар тачаадсан биш зүгээр нэг сайхан гэдэг утгаар нь л бас иргэн болгон хардаг. Магтан дуулсан л нэг тийм утгатай л зүйл үзүүлэх гэж. Тий одоо тэглэнд хангалттай байгаа. Нэгдүгээртнийхээ өөрийнхөө бичлэг үзсэн. Нэгдүгээрт нь авцсан. Ер нь дажгүй дээр өөрийгөө тийм сул дуулчлаа гэд бас бодоцсон. Тэгээд нэг бичлэгэн дээр үзсэн ч бас тоотл хэлээ. Тэгээд хүмүүс бас яг дотроо хүмүүс бас яаж хүлээж авсан байдаг. Ер нь өмнө нь студид тоглож ирсэн. Нэлээд бол орсон. Орж ирсэн. Багаас л ер нь. Өрдмийг хамтлаг байсан. Өөрөө найзууд ингээд нийлдэг багын найзуудаараа нэг CDM гэл нэг нэртэй зүгээр жоохон хөвгтүүд уучраа мэдхгүй тэгэхэд зүгээр нэг баг болж ажиллаад тоглоол ингээл дуулаад ч юм уу. Тэгээд дараа нэг жоохон урлаг Монгол жоохон хөгжөөл ер нь мэдгцсэн чинь нэг шаткийн дахиал амар чөлөөтэй болоо нээлттэй болоо гэхэлүүд ер нь за ер нь нэмэрхүү юм хийж эхлэгээд нэг респект гэл нэг хамтлаганд манай найзууд бас тустай байгууллагад бас орж байгаа. Тэгээд 2-3 жил бол дуулсан. Тэгээд одоо ч трамплин нэр дээр бас дуулдаг хаяа. Одоо яг нуул гэлэхэд ингээл тэмцээнд орохын өмнө бол би нэг л боддог гэсэн. Одоо 2 боддог болчихвол ингүүл яах вэ? Тэгвэл яах вэ гэл. Заримдаа тэгэл нойр холоос хасч ажиллах гэж тийм ингээл тарих гар уяарал ажиллаж хайл амаа ажиллуулаад нэл завгүй л идэг та юм. Өөртөө итгэлтэй. Өөртөө итгэлтэй. За амжилт хүсье. За баярлалаа. За жавхлан дээ. Тий. За. За. Жавхлан ямар аян дээр үлээ? 1-р аян дээр. 1-р аян дээр юм. За. Дагуу бэлдсэн үү? Яа. Чамдаас хамтлаг хүмүүс бас сайн байлаа шүү дээ. За за. Хоёрын байр. Ямарын чиптэйгээр харуулж намайг хөтөл хойч бичээргүй донцон надруу чиглүүд хөсөн болсон хоёрын хүсэл гаргаж чиглүүд ахид дэвтууч айтахан бүхэн дээр ашгаар шат зөрүү цайн бүхэн дээр эсгөө чатаа үрдүтэ өнгөө мөн хэлбэр төсөө бүсэж нар би хөнгөө мөн хатан хатан хайцээ хитэж хөтөлөж төсөө мэг хайдаг ох юм намайг хэд топос би цааргүй чамруу хатан би догоо пэч болон чамруу би бүсээ хайр би өдөр харах хорч бүхэн Дахилт юу хоёроо салгаад явчаарай заяа. Бадаг хоёроо. Эхлээ бадаг явчаа дараа нь дахилт авчулж. За. Junior gas for the good. Ямарын шидэтэйгээр харуулж намайг хөтөл хойч бичээргүй донцон надруу чиглүүд зүсэн болсон хоёр би хүсэл гаргаж чиглүүд ахин дэвтэр дуус айтахан бүхэн дээр ашгаар шат зөрүү цайн бүхэн дээр эсгөө чатаа үрдүнтэй өнгөө мөн хэлбэр төсөө бүсэж нар би хөнгөө мөн татан хайцээ
Хиттэшгүй эргэлт бүгд миний гал хатвах хэмээн намайг хийж дургүйтэй хязгааргүй чамруу хаалт дээр дуугүй байж болон чамд миний хүсэл хайрцээ өдөр харах хорч бүгд үсээ хаана бүгд шинжэн мөний хүлэн үйлдэл батаана бүгд чамайг хаа замдраггүй чарга зураг бичлэн яа биш боёо түр цаарга Дахилтоо. За. Сайж бэлдсэн байна. Өвж сонсохгүй надад. Бүгд шинжэн хүлэн үйлдэл батаана бүгд чамайг хаа замдраггүй чарга зураг бичлэн яа биш боёо түр цаарга Бүсэн бие хөдлөг боочин найзан нашид хөдлөг бүсэн бие хөдлөг боочин найзан нашид хөдлөг бүсэн бие хөдлөг Жүжигс гоё хөдлөг бүсэн бие хөдлөг түнтэй За гоё байна. Тэгээд дараагийн удаа ч яваа. Ер нь бол тэгээд үгээ нэг жоохон бас тод хэлэлтэн дээр бас анхаараарай. Нэг чинь нэг хитрхийн аялгаугаа нэг урсах гэж бас зарим хөвчин бас нэг тод биш байлаа. Сонсохдохгүй л энэ жоохон. Юугаа? Бадгаа юу? Тэгээ. За тэгээ. За бадгаа нэг. Дахилт бол аавна шүү дээ, тий? За. Ягода чимийн yorд ясвэт ямар их шидэтэйгээр харж намайг хөтлөж хойч би чирэгүүл зан надар чийлүүл тэсэн босоо хоёр би хүсэн гаргаж чийлүүл I can be this жайтахан бүчээр ашгаар надад зөв сайн жижиг дээр дискоох чата үрдүтэ өнгөмөр бэн хэлбэр төсөө бүсэж наш би өнгөмөр бэн тасан хайцээ хитэшгүй эргэлт бүгд миний гал хатвах хэмээн намайг хийж дургүйс би хязгааргүй чамруу хаалтан би дөнгө байж болон чамд миний хүсэл хайр би бүдүр харах хорч бүгд чижүүн За. Энэ их өмнө хоолойнууд хадгалаад яваа тийм. Ягода чимийн yorд ясвэт ямар их шидэтэйгээр харж намайг хөтлөж хойч би чирэгүүл зан надар чийлүүл хүсэн босоо хоёр би хүсэн гаргаж чийлүүл I can be this жайтахан бүчээр ашгаар надад зорж сайн жижигдэр хэсгөө чата үрдүтэ өнгөмөр бэн хэлбэр төсөө бүсэж наш би өнгөмөр бэн тасан хайцээ хитэшгүй эргэлт бүгд миний гал хатвах хэмээн намайг хийж дургүйс би хязгааргүй чамруу хаалтан би дуугүй байж болон чамд миний хүсэл хайр би бүдүр харах хорч бүгд нүстэй ханган бүгд шинжэн мөний бүсэн үйлдэл бас ханган бүгд чамайг хаатан замдаа жаарах зураг бичлэн яриа биш төдөө төсөв барган За окей. За. Ягода чимийн yorд ясвэт ямар их шидэтэйгээр харж намайг хөтлөж хойч би чирэгүүл зан надар чийлүүл хүсэн босоо хоёр би хүсэн гаргаж чийлүүл I can be this жайтахан бүчээр ашгаар надад зорж сайн жүжиглээр хэсгөө чата үрдүтэ өнгөмөр бэн хэлбэр төсөө бүсэж наш би өнгөмөр бэн тасан хайцээ хитэшгүй эргэлт бүгд миний гал хатвах хэмээн намайг хийж дургүйс би хязгааргүй чамруу хаалтан би дуугүй байж болон чамд миний хүсэл хайр би бүдүр харах хорч бүгд нүстэй ханган бүгд шинжэн мөний бүлэн үйлдэл бас ханган бүгд чамайг хаатган зам заггүй жарган зураг бичлэн яриа биш төдөө төсөв барган бүсэн бие хөдлөг боочин найзан нашид хөдлөг бүсэн бие хөдлөг боочин найзан нашид хөдлөг бүсэн бие хөдлөг бүсэн бие хөдлөг хүнтэй За гүнтэн дуулаад гараад ирлээ. Тэр дотор юу болов? Гац хоёр бол алдлаа. Гэтэ шүүгчнэр мас за дахиад яа нэг боломж харъя ч болно энэ төр гэл. Тэгээ нэг сүлийн оролтноор тэг алдалгүй хийсэн.
Энэ бол гайг болсон л гэж бодож байна. Сэтгэл хангалуун. Сэтгэл хангалуун. Бэлдсэн үр дүн ашиг гарсан уу? Гарсан. Энэ бол гайгүй хийчлээсэн. Тэгээс хойш ер нь бол шүлэг бичих гал нэг жоохон оролдоол. Гэтэ энэ хипхоп гэж мэддэгсэн. Тэгээ мэддэг ч тэгээд яг нөө бичиж гэж боддгоо тэгээд 7 дугаар ангид ороод жоохон ер нь заа ер нь хийж эхлэе. Бас параллел ангийн хүүхдэд бас бичдэг. Тэгээд нэг жоохон бичээд ихсэн бас ер нь гайгүй шүү. Сүүл толголт толгой холболт гэж бас над байгаа юм шиг санагдаад. Тэгээд хөгжин үе жоохон хийсэн юмнаас урам авч хараад цаашаа хийгээл бүтээл хийх юм бэл. Шинэ юу нэг яах гэж байна? Энэ би нэг ийм хүн шүү гэдгийг харуулах гал. Өмнө ер нь зүгээр намайг хүмүүс зүгээр дуулдгаар л мэддэг байсан баг. Одоо л намайг ямар хүн ямар түвшинд очиж байгаа, ер нь яаж шилжиж явж байгааг л. Би одоо нэг шатаас нөгөө шат руу өөрөө үсрэх гэж л явж байна. Би алхаад явж чадахгүй би үсрэхэд л үзээд. Энд тэгээд яг өөртөө итгэж байгаа бол ер нь чадчихна. Би өнөхөр өөртөө амар итгэж байгаа. Магадгүй энэ орчинд энэ ертөнцид байгаа байдал чиний мөрөөдөл хоёр хоорондоо холбогдож байгаа бол заримд үзэр л холбогддог. Тэгээд холбогдохгүй зүйлс бас заримд нь тургууслаа илэрхийлдэг. Заримд нь талархснаа илэрхийлдэг. Тэгэл үзэл бодлоо тэр хоёртоор хутгаж л илэрхийлэл. Энэ тэмцээнийг юу гэж харж байна? Өөрийгөө хаана гэж харж байна? Ер нь миний бодлоор зүгээр Эверестийн уул гэж хараад байгаа шүү дээ. Тийшээ гарах. Зовлтгүйгээр ч эсвэл зовж багажгүйгээр бас багаж болж өөрөө. Нөөрөө багчаа бүтээж гаргаж ийна л гэсэн үг. Тиймээс хүн над бол нэг тийг туслаад байхгүй. Мэдээж энд байгаа орж байгаа хүмүүс бас бүгд л өөртөө итгэж бас өөртөө чадна хийчихнэ гэж. Би ингээд бас ингээд гэртээ бэлдээд цаанаас ирэхдээ хүртэл ингээд ордож байгаа үеийн залуучууд ингээд дээшээ ах нараа доошо дүүнэрч байна. Бүгднийг хараад бас амар урам авчлаа. Хажууд ингээд бүгд итгэл дүүрийг бэлгэр. Би өөр ингээд итгэлгүй бас итгэл муудахгүй бас байсан. Орж ир яах вэ сандарсан байгаа. Тэгэд л тэднийг хараад бас жоохон галсаал дотор заа чи бас чадна шүү тэгэл. Тэр залуучууд бас амжилт төсчээ. Тэмцээний талаар бол сэтгэл бол маш өндөр. Өмнө нь юм болж байгаагүй шүү дээ. Болоосаа гэж бол ер нь нэг 10 оноос хойш боддог байсан. Тэр хэд бас дуулчи гарчи гэж амар зоригтой. Одоо түүх хийсэн. Одоо ч түүх яваа бас. Болохгүй л ус үзэл. Тэр надад бол айгүй боломж л гэж бодож байна. Дахиж заяагаа ч үгүй ч. Эндээ яг төрүүлэн гэл зүтгэсэн байгаа те бас хажуугаар нь өөрийгөө яг одоо байгаа түвшинд хэн болох хэн бэ гэдгийг мэдээд авчи. Юу надад хэрэгтэй, юу дутуу байна. Бас дутууга замаасаа би өөрөө түүгээ тавчи гэж боддог. Станж тэгээд орж байгаа залуучууд болон намайг бас дэмжээрэй. Тэгээд хэрэг энд орж байгаа хүмүүс бүгд сайн магадгүй аль нь ч бий ч энд орж байгаа дуулж байгаа хүлээж байгаа хүмүүс бүгд нэгэн төрүүлсэн ч таны чихийг цангаахгүй. Жаврыг чинь үргэлж үргэж болно. Жавхлан байлаа. За хэн санагдав жавхлан? Жавхлан яг хэмжээ бол давгүй л явж штэ. Гэтэ ерөөдөө бас гайгүй. Гэтэ үг нь бол ерөөсөө ойлгохдохгүй штэ. Яг юу хэлэх гээд яг яагаад байгаа юм бол нэг сайн ойлгосон. Сая 2 3 ч сонсчлаа штэ баг тэ. Тэгэхэд бас яг нэг бас ингэ зөвхөн шууд буудаг штэ. Надад нэг тийм ойлгохдохоор нэг тийм байсан. Тэгээс яг хэмжээ бол алдаж байгаа ярьж байгаа бол гайгүй л штэ. Зүгээр л явж байна. За эндээс яг надад бол үг нь бол ойлготлоо. Дэргэд нэг аян дээр бас нэг яг тохирсон үг ойлго бас гоё шүү дээ. Яг ингээд. Бас ерөнхийдөө бас нэг юм секси юмд бол би өөрөө их дуртай. Тийм учраас ерөнхийдөө энэ өөрөөхөдөө энэ үг нь бол аян дээр бас гоё тохирсон үгтэл. Энэ таалагдаад тийм. За баярлалаа үзэгчдээ нэвтрүүлэг үргэлжилсээр байна. 2 дугаар шатны 2 дахь дугаар та бүхэндээ хагас өдрийн энэхүү үдэш хүрсээр байгаа. Нэвтрүүлгийн хувьд магадгүй үзэж амжаагүй сонсож амжаагүй байх юм бол үзэгч та бүхэн Backstage Facebook хуудас болон Backyard YouTube channel-аас үзэх боломжтой. Тэгээ мөн дашрамд дуулахад бас UBS Music хөгжмийн сувгаар үзэгч та бүхэн 7 хоног бүрийн Пүрэв Баасан Бямб Ням гарагийн 21 цагаас хүлээн авч үзээрэй гэж хэлмээр. За ингээ дараагийн оролцогч энэ өдрийн нэвтрүүлгийн хамгийн сүүлийн оролцогч хувийн дугаар Тиг 52 Эрдэнэ сүхийг хамтдаа хүлээн авцгаая. Нэвтрүүлгийн шүүгч рэпер Дисанс Backyard Labs-ийн рэпер Чаку Backyard Labs-ийн рэпер Ратабас
Та хэмнэлт гаргахыг хүсдэг үү? Тэгвэл та нэг картаар олон брендийн дэлгүүрээс худалдан авалт хийхдээ 10% бонус ашиглаж хэмнэлт хийдэг боллоо. Үнэмш хэрэглээг үнэлж урамшуулна. BTF Loyalty Card. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Adidas брэнд BTF. Сайн бацхан намайг Эрдэнэсх гэдэг 052 дугаартай. Одоо ингээд дуулах гэж хүлээгээд байж байна. Тэгээд сандрал хэрвээ найж гинөө. Ихэн сандрал нэлээ. Тэгээд өмнөх шатан дээр ч гэсэн өмнөх 2 шатан дээр ч гэсэн их сандарч байсан. Тэгээд одоо бас ихэн ерөөсө сандрал ерөөсө шат их тусам ерөөсө буурахгүй. Тэгээд олон л илүү сандраад байгаа юм шүү дээ. Бидэнд юу үзүүлэхээр ирээ? Өглөх гэж л. Утасаа агуулгана. Утасаа агуулгана яг зүгээр л яг өргөн сэдв. Одоо миний тухай эсвэл хипхопын тухай гэл. Өдөржиндөө бацаар бан дүүрэн гарн хийдэг хөөгөөр ивчнээд мэхэд төрн 5 метр хөл бакяд хөлөксөд бол хүрийн тараа нэрдэнсүг самян гэдэг новшин талаар юу гэж та нар мэдэхгүй жишээ нь би бол хүүхний араас гүдэггүй ямар ч новшин асуудлыг хөгийн аргаар шийдэхгүй бүгдийн гараар дэлгэхгүй сүрхий аасан дэлгдүү олон танигдах гэж үлийг давн нэрдэггүй дээр нь нэмэт хэлгэд хүний хоодыг гэдэхгүй түүний саанаас идэхгүй түүний араас бэлэндөө зүгээр хонгын нуурн түүгийг санаад дэмэргүй өнгөрсөн одоо бол сүлийг хатган backyard хүсэн зүйлээ шаачаад нэгсэн зүйлээ авчаад бицэн үгээ наачаад төрлийн дээр харчаад түнэл түгэн backyard эдэг зүйлээр надад чүний зүгээр харчаад backyard хүсэн зүйлээ шаачаад нэгсэн зүйлээ авчаад бицэн үгээ наачаад төрлийн дээр харчаад түнэл түгэн backyard эдэг зүйлээр надад чүний зүгээр харчаад нэгэн таадад тухгүй байж болсон та нарын бодом шиг биш backyard-ын тай зүсгэл нотгийн бодом шиг биш үнэн төрхөн дотоод төрч нүрний бодог шиг биш ажлыг чинь гүгүдlik бараа содогч юм биш хамыг харж хамгийн дотор нодогч юм биш ирж чадаа үзүүлэгч найр бодогч юм биш загвармсан гэдэг дотор хувцас шодогч юм биш сайн яваа татаар зүгэл содогч юм биш тойр цугаа топ база түүнийг молдогч юм биш жинхэнэ орон бүтээл гэдэг бүкс толдогч юм биш хороо гар сайн гэд хүний юмыг тодогч юм биш хотор шатаа гэхэд тамаагүй бодогч юм биш оюун гохад гэдэг мастер бэлэн холдогч юм биш гадаа түнтэй холцоор цусан нотом шиг биз жинхэнэ монгол түнээр эцсүүтэн дотор шиг бол жинхэнэ монгол дотор хотор шиг бол backyard хүсэн зүйлээ шаачаад нэгсэн зүйлээ авчаад бэлцэн үгээ наачаад сэргэлмүүдээр харчаад түнэл түгэн backyard элэг зүйлээр надад түнэл түгээр харчаад backyard хүсэн зүйлээ шаачаад нэгсэн зүйлээ авчаад бэлцэн үгээ наачаад сэргэлмүүдээр харчаад түнэл түгэн backyard элэг зүйлээр надад түнэл түгээр харчаад. За чи өөрөө хэрэг ёо. Яг хоо. Дагуу. Ихний бад дээр нэг алтах шиг болсон. Тийм үү. Чи хоёр бадаг болцсон байна тий? Харин тийм байна. Тийм байна. Уг нь бол нэг бадаг дахилттайгаа байх хэрэгтэй шүү дээ. Нэг л авчих. Нэгийг авчих уу? Тийм. Би одоо чиний нөгөө нэг одоо нэг раймаараа ингэ яваад байдсан шүү дээ тий? Тэгээ тэр чин надад их таалагддаг ер нь бол тэг ингэ цаашаа ингэ яваад байдаг тий? За би юу яачих вэ? Юу сүүл өргөчих вэ? Үгүй тийм байна. Сүүл өрөхгүй баярлалаа гэдэг. За. Хайгүй. Дуулцал гараад ирлээ. Ерөөсөн. Нэг алдаад барьсан юм бол байхгүй зүгээр нэг дуулцал гараад ирсэн. Нэг л орцол гараад ирсэн. Хоёрдугаар шатанда дуулаад гараад ирсэн. Тэгээ энэ шатанд онцлог бас тэнцэн тэнцээгүй гэж хэлэх байгаа. Сэтгэл нэр байна, найз хэр байна. Харин тийм тэгэл трийг л хүлээгээл байж тээ. Трийг л одооноос хүлээж эхэлж байна. Хэдэн минутын өмнөөс ингээл хүлээгээд эхэлж байна. Оролцогчтой юу гэж хэлэх вэ? Оролцогчтой амжилт төсөө сайн оролцоорой гэж хэлмээр байна. Тэгээд надаас илүү ч юм байгаа, дутууч юм байгаа. Бүгд л яг нэг л хүсэл зорилготой юм чинь бүгдээрээ л нэг нэгэндээ тусалж дэмжиж сайхан оролцъё гэж хэлмээр байна.
Өдөржин дуу бацаар байн дүүрэн гарн хэлэх үгөөрийг чинь нэгэд мэтгэд төрн 5 метр хөл backyard зөксөд бол хүрийн тараа нэрдэн сүв Саймон гэдэг новшин талаар юу гэж та нар мэдэхгүй жишээ нь би бол хүүхний араас гүдэггүй ямар ч новшин асуудлыг хүүгийн гаргаар шийдэхгүй бүгдийн гараар дэлгэхгүй сүрхий аашин зэрлэгдүү олон танигдах гэж үлийг давн нэгдэхгүй дээр нь нэмэт хэлгэд хүний хоодыг гэдэхгүй түүний санаас сэтгэхгүй түүний араас бэлэн дүү зүгээр хонгийн нуурн түүгийг санаад дэмбэргүй өнгөрсөн одоо бол сүйдийг хотмол нэмэрхүү backyard or backyard хүсэн зүйлээ шаачаад нэгсэн зүйлээ авчаад бицэн үгээ наачаад сэрлэнүүдээр харчаад тэний түгэн backyard эдэг зүрхээр надаа чүний зүгээр харчаад backyard or backyard хүсэн зүйлээ шаачаад нэгсэн зүйлээ авчаад бицэн үгээ наачаад сэрлэнүүдээр харчаад тэний түгэн backyard эдэг зүрхээр надаа чүний зүгээр харчаад Эрдэнэ сүхийн хувьд нэг юмрхүү явлаа. Ерөнхийдөө л бас явж байна те. Бараг ингээд хоёр бадаг явцсан зэ. Бараг гэсэн баг. Эхний хэсэгтээ бол бараг алдсангүй шүү Тэ. дээ. Үгний хувьд ч гэсэн ерөнхийдөө бас нэлээд ганг хөвгтэй. Дээрээс нь бас жоохон лобби орсон те. Backyard гээл. Гол яг одоо гэдгийг техник нөгөө нэг рэп хийж байгаа хүн чаддаг байх ёстой зүйлүүд байдаг шүү дээ. Ер нь өнөөдрийн оролцогчдын хувьд тэр зүйлийг бас хэр анзаардаг тэр зүйл. Тэгээд хамгийн сүүлд сая дуулсан эрдэнэ сүхийн хувьд тэр чадвар гэдэг юм уу одоо гэдгийг скилийн хувьд тэр байсан санагдав. Эндтэй тэргүй шүүгчнэр шүүгээд дүнгээ гарах байл үүдтэй. Миний хувьд бол саяных эрдэнэ сүх бол яг тийм рэпер хүн биш юм шүү. Жохон тийм. Гэтэ ер нь үг мөр бол ажгүй л. Тийм. Гэтэ яг өнөөдрийн үтсэн 5 оролцогчоос ерөөдөө ганц л хүн байна таалагдж байгаа. Тэгээ бус нь бол мэдээж бүгдээ чадчихлаа л да. Мэдээж чадж байгаа бол 2 дугаар шатанд орж исэн байл үү те. Тэгэхээр тэр яг одоо энэ backyard-ийн хайгаад байгаа зүйл одоо бидний одоо битэрийн үтсэн 5 оролцсноос тэр 3 дахь оролцогч юм лээ. 3 дахь оролцогч мөнх оргил. Тэгээ мөнх оргил. За иймэрхүү байж ижил ер нь энэ хэмжээнд цаашаа явах бол шүү сонирхолтой болох болов шүү чинь да. За баярлалаа. Таны хувьд ер нь бол MC-нэр бол ерөнхийдөө өөрийн гэсэн өнгө төрхтэй тийм яг одоо хүн дүүрээс нь биш яг өөрийн гэсэн өнгө одоо хоолойны тембр тийм тэгээд өөрийнхөө үгний философи гэж бас байгаа яг өөрийнхөө MC-ний утгаа илэрхийлэх философи ерөнхийдөө тэр тиймэрхүү юмнуудаа ерөнхийдөө анхаарал явуучих юм бол ерөнхийдөө сайн явах гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө сүүлийн юун дээр бол сүүлийн оролцогч дээр бол ерөнхийдөө жоохон философик залуу юм бол гэж бодлоо шүү дээ тийм. Ерөнхийдөө хувцалсан байдал, ерөнхийдөө байж байгаа байдал ч гэсэн. Тэгээ ерөнхийдөө нэг үг бичдэг юм залуу юм гэж бодлоо. Зөвхөн 5-ыг л үзлээ шүү дээ тийм. Бид хоёр. Бид тэгээд ерөнхийдөө энэ одооны MC-нэр бол ерөнхийдөө сайн болсон байна. Залуучууд залуучууд ерөнхийдөө гоё MC гэдэг утгаар нь бас яг сайжирсан байна. Тэгээ баяр хүргэе. Одоо яг MC гэдэг яг ингээд уралдаан тэмцээнд ороо явж байгаад баярлж ийн яг ингээд дэлгэрээр ингээд явж байгаад бас баярлж байгаа л да тий. Бас ингээд хипхоп хөгжлийн бас нэг илэрхийлэл шүү дээ тий. Билүү яхаа. Тий. За маш их баярлалаа үзэгчтэй. Энэ өдрийн нэвтрүүлгийг та бүхэнд хүрлээ. Тэгээд оролцсон оролцогчд маань тэг 21% дугаартай Ган Тулга, тэг 36 Сүхбат, тэг 38 Мөнх оргил, за тэг 49 Жавхлан, тэг 52 Эрдэнэ сүхнаар 2 дугаар шатныхаа шалгуурлалтанд оролцож та бүхэнд өөрийгөө магадгүй хинбэ гэдгийг юу үзүүлж чадах вэ гэдгийг үзүүлж харууллаа. Тэгээд шүүлт бол мэдээж үзэгч та бүхэн гэр гэртээ дор бүрнээ бас өөрсдийнхөө шүүлтийг хийж байгаа хаа гэж бодож байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагчаар Adidas брэнд BTF компани оруулж ирж байгаа. BTF компани хамтран ажиллаж байгаа. Маш баярлалаа гэж хэлмээр юм. Тэгээд энэ өдрийнхөө нэвтрүүлгийг хамтдаа өндөрлүүлье. Монтереп хамтлагийнхан энэ өдрийн нэвтрүүлэгт хамт байлаа. Та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Баяртай үзэгчтэй.